За бидний нэг үнэхээр толгодож байгаа бол асуудал бол энэ шатхуунтай холбоотой асуудал гарцаа байхгүй. Ер нь бол бид Оросын холбооны улсаас бараг 100% хараачихгүй байдлаар одоо энэ шатах туслах материал шатхуунаа хэрэгцээг одоо хангаж явдаг. Тэгээ энэ байдал дээр одоо бид цаашдаа ер нь үнэтэй холбоотой асуудал, саяны Иранд болсон Үмэн самунтай холбоотой асуудал, за Хойд Солонгостой холбоотой болсон асуудал, энэ дэлхийн нийтийн бас нэг яваад байгаа нэг энэ тэмдэг Үмэн самун ч юм уу одоо янз бүрийн хориг арга хэмжээнүүдээс болсон байдлаас үүсэж нийтний үнийн ханшны хэлбэлцэл явдаг. Ер нь одоогийн байдлаар бол Сингапурын хөрөнгийн бирж дээр нэг брэнд тосны үнэ нэг 66-аас 68 ам доллар байна. За манайх чинь нэг дайчин маркийн тос нь 61 ам доллар байдаг. Ер нь бол яг Сингапурын хөрөнгийн бирж дээр явж байгаа нэг брэнд тосны үнээс 7 доллараар ойролцоогоор доогоор явд юм байл. Тэгэхээр худалдааны компаниуд худалдаа хийж байгаа шүү дээ. Мэдээж ашиг хийхин төлөө хувийн хвшлэл угаасаа ажилтдаг. Өглөө болгон хасгаа хийчихэд ч юм уу алдагдлаа хүлээгээд гарыг гэдэг ийм бизнесмен бол байхгүй. За төрийн зүгээс яг хөөхлөөр үнийг бол бас ингээд урт хугацаанд нь барьсан одоо ингээд иргэдэд дарамт учруулахгүйгээр суур үнийг хөдлөхгүйгээр одоо зохицуулт хийж явах гэдэг чиглэлийг бол урд нь өгөө явж исэн. Одоо ч гэсэн бас нэг тийм чигийг бол бий барьж байгаа. Гэхдээ энэ аж ахуйн нэгжүүд өнөөдөр жишээ нь сарын 15% алдагдaltaй, 14% алдагдaltaй, 12% алдагдaltaй гэж хэлбэлзээд яваад байгаа. Тэгээ энээсээ болоод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах одоо нөхцөлгүй боломжгүй болж байна гэдэг ийм одоо мессежийг бол өөрсдөө бүрэлдэхүүнээрээ говьлох 6 компани удирдлагууд гарч явуулсан. Шунхлай, Петровис, за Магнатред, Тис Петролиум гэсэн ийм 6 одоо компани төлөөлөл юу сод Монгол төлөөлөлүүд ирж уулзаад ер нь үнэтэй холбоотой асуудал дээр эсвэл одоо онцгой татварын зохицуултыг хөнгөлөлтийн зохицуултыг хийж өг. Онцгой татвартай холбоотой хөнгөлөлтийн зохицуулт төр зохицуулах гэхээр олон улсын валютын сангийн өргөх төсөн хөтөлбөрт орсон учраас энэ зохицуултыг хийх биднэрт төлөвлөсөн боломж байхгүй болсон. За төсвийн бус орлогоос зохицуулт хийгээд ингээд одоо татаас маягаар явах ихлээр их усүрийнх нь одоо асуудлууд бас их төвхтэй болоод эхэлж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид нар иргэдийнхээ одоо шинэ авч байгаа цалингийн хэмжээг цаашлаад одоо энэ татвартай холбоотой асуудлыг араараасаа одоо тийм хүндрэх тийм сөрөг үр дагаврууд гарах, буруу одоо тийм нэг мессеж өгөх, нөгөө талаас санхүүгийн их усүрүүд нь боломж нь хомос учраас энэ зохицуултууд ер нь их төвхтэй байдал руу угаасаа орж байгаа. За зүгээр одоо бол хувийн хвшлүүдтэй ярьж байгаад яг үнийн зөвлөлийг би хуралдуул гэдэг бас ийм чиглэлийг өгсөн. Үнийн зөвлөлийг бол дэд сайд ахалдаг. За дэд сайд сангийн яамны дэд сайд, уулуурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд, холбогдох одоо тагнуул, цаг тагын байгууллага, мэргэжлийн хяналтын төрийн бас байгууллагуудын нэлийн их оролцоотойгоор шудраг өрсөлдөөний газраас бас улсууд нь бас орж асуудал нэлийн бас тийм гүнзгий ултаас уртай хандаад ялангуяа энэ аж ахуйн нэгжүүдийн тавиад байгаа тэр үн нэмэх асуудлыг ер нь нэрвчл судалж үзэж эргэж одоо хариу өгөх тийм шийдвэр гарсан юм байлаа. За ерөнхий сайдын зүгээс бол мэдээ зах зээлийн үнээр явах ёстой гэдэг ийм одоо зарчмын байр суурийг одоо цаашдаа бол аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндэрсэн зах зээлийн чамаар одоо альва зүйлүүд явах ёстой гэдэг ийм байр суурийг бол бас хэлсэн. За хариуцж байгаа одоо салбарын сайдын хувьд би нийгэмд бас тийм таамт одоо ялангуяа энэ бид нар салингийн нэмж чадахгүй одоо татварын асуудал ингэж байгаа учраас энэ ард иргэдтэй одоо бас дарамт учруулахгүй байдлаар зохицуултыг бид нар хайж байгаа. Тэгэхдээ төсвүүд бас төсвөөс тодорхой хэмжээнд бас төсвөөс одоо хөрөнгөний их усүр авахгүйгээр бас зохицуултуудыг хайж байгаа. Энэ бол бас аргачлалтаар нь суух зохицуулах Оросын талтай очиж яриа хэлцээр хийх ийм ажлуудыг бид нар бол одоо хийж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөлөөд манай улсууд бол бэлтгэл ажлаа хангаад ингээд явж байгаа. Ер нь хамгийн бас сэтгэл зовж байгаа зүйл бол энэ суур үнэтэй холбоотой асуудал. Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой асуудал учраас энэ дээр бид нар бол нэлээд бас уртаа сууртай их тийм зөв шийдэл рүү явах нь зөвөө гэж бодож байна.